За өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар бас 0-6 насны хүүхэдтэй төрийн албан хаагчдын одоо эцэг эхчүүдэд 5 хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэр гарсан гэж та сая мэдээллээ. Энэ талаараа мэдээлэл өгөөч. За тэгэхээр өнөөдөр засгийн газрын хуралдаанаар чухал шийдвэр гаргалаа. Энэ бас өмнө ийм туршлага байсан. Төрийн албан хаагч, төрийн үйлчилгээнд ажиллаж байгаа эцэг эхчүүдийн хүүхэд нь 0-6 настай хүүхэд томоо төсөл өвчнөр өвдөх юм бол цалинтай 5 хоногийн чөлөө олгох гэдэг. Энэ шийдвэр гаргаж байгаа бас нэг чухал зүйл нь юу гэдэг вэ гэхээр ерөөсөө бага насны хүүхэд голдвол одоо томоо төсөл өвчний дараагаар уушгины хатгалгаа болоо хүндрэх, эмнэлэг тэгдэх энэ магадлал нь 50% баггүй гол ачаалтаа ажиадаг. Тийм учраас энэ ачааллыг буулгахыг ерөөсөө эцэг эхийн эсвэл эмээ өвөөгийн асаргаа. Тэгэхээр заавал эцэг эх биш. Бас эмээ өвөө нь бас байж болно. Асарна. Гэхдээ гэр бүлээс нэг нь тийм ээ. Асаргаа өөрөө чухал хоол ундын цагтан нөгөөх. За гэрийнхээ одоо агааржуул цонхоо онгоолгох. За дээрээс нь гэр орноо цэвэрхэн байлгах, хүүхдэд одоо дулаан хувцлах, салхинд гаргах гэл хэрвээ энэ үйлдэлүүдийг бид хийж чадах юм бол ханиад томоо заавал хүндрэхгүй шүү дээ. Заавал хатгаа болохгүй. За сая бас хийсэн мэдээлэлд бол бид түүхэндээ байгаагүйгээр томоо төсөл өвчний эсрэг вакцинжуулалт 97% тай. 97 гэдэг бол одоо асар хүндэр хувь шүү. Урд нь ийм хэмжээнд хүрж байгаагүй. Бид бол дандаа нөгөө вакцины үлдэгдэлтэй үлддэг байсан бол одоо энэ жил бүр вакцин хүрэхгүй болж эх жил бид вакцина бүр 0-6 нас 6 сартаагаас 6 настай хүүхдүүдийн бараг 300 мянгад нь бас хиймээр юм байна да гэсэн юм төсөөл гаргаад захиалгынхаа төлөвлөгөөгөө боловсруулад явж байна. Энэ чимлэгийн байгууллагын ажилчид бас одоо ажил хаялт зарлан гэдгээ мэдэгдчихлээ. Тэгэхээр цалин нь 3.5 сая болгож нэмэгдүүлэх боломж бий юу? Үнэхээр эмчнэр ажил хаях юм бол бас хүнд нөхцөл байдал үүснэ шүү дээ. За нэгт цалин нэмэх гаргалгаа бол засгийн газар бол ямар ч хэсэн 181 тэрбум 200 тэрбум болгоод ямар ч хэсэн үндсэн цалин 15% одоо бидэнд байгаа нөөц боломжийнхоо дээд хэмжээнд аваачсан. За одоо их хурл бол хилцэж байгаа. Тэгэхээр их хурлын гишүүдийн эрх мэдэлд энэ төсөв очсон байна. Тэгэхээр эндээс одоо бас төсвийн байнгын хороо, эдийн засгийн байнгын хороо энэ төр ямар шийд гарч яаж нэмэгдгийг би бас таашгүй. Зарим гишүүдийн хэлж байгаа 40-50% нэмэгдүүлэх тийм боломж гарч байгаад тэр төсөв санхүүжилтээ олдчих юм бол энэ чинь бүр өшөөж нэмэгдэх боломж байна. Зүгээр эрүүл мэндийн яамны хувьд бол бид бол ямар ч байсан 26 онд нэг 15% анх удаага шүнж үндсэн цалин нэмэх гэж байна. Урд нь бол зүгээр л нэмэгдэл энэ төр гээд яриад идэг болсон болохоос бодиттой тоо нэмдэггүй байсан. Зөвхөн ачааллыг эрүүл мэндийн даатгалын санд өрүүлчихэд даатгалын сангаас нэмэрэ гэж хэлжээд хоёрчдаг байсан. Одоо бол бодиттой мөнгө тавьж байгаа. Энэ бол их том дэвшил. За үндсэн цалин гэдэг учраас дагалдаад 6 төрлийн нэмэгдлүүд бас нэмэгдэнэ. За хамгийн багадаа хичээл ажилласан жилийн нэмэгдэл, зэрэг цолын нэмэгдэл, за дээрэс нь одоо хоол унааны нэмэгдлүүд нь, за тэгээд орон нутагт ажиллаж байгаа нэмэгдэл, тийм ээ ажилласан жилийн нэмэгдэл гэдэг. Эдгээр чинь бүгд нөгөө үндсэн цалингаа дагаад нэмэгдэг учраас энэ бол нэлээд бодиттой нэмэгдэл болчихноо. За 27 оныг бол одоо ерөнхий сайд эрүүл мэндийн салбарыг дэмжиж жил болгоё гэж. Тийм учраас бид бас нэг үе шаттай юм хийе л да тийм ээ. 26 ондоо нэг 15-20% нэмчихье. За тэгээд одоо 27 ондоо эрүүл мэндийн даатгалын сангаа эрүүл болгочих гээд нэг төсвийн 3.5 их 80 төгрөг давчихсан ийм байх юм бол 3.5 саяас битгий хил дэше цалин нэмэгдэх нөхцөл бүрднэ. Тийм учраас бас үе шатаа нэмэгдэн ийм боломж байгаа гэдгийг үйлдвэрчний эвлэлийнх нь бас ойлгох хэрэгтэй. За ялангуяа эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл бид ч одоо хуулиндаа захираднаа. Тэр хууль бол одоо энэ хөдөлмөрийн тухай хууль, үйлдвэрчний эвлэлийн тухай хууль гэх тийм ээ. Энэ хуулиудаараа ажил хаях бас болдгоо зүйлүүд залтууд байна. Тухайлбал хүний амь настай тэмцэж ажилдаг, яг гарт тулж ажилдаг эмчнэр бол одоо ажил хаях, сувилагч нар ажил хаях боломжгүй. За үйлдвэрчний эвлэл хэрэг ажил хаягтай тулах юм бол нийт салбарын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн 50-аас их хувь нь салбараараа 50-аас их хувь нь ажил хаягыг дэмжсэн гар үсгтэй байж ажил хайдаг. Ер нь манай эрүүл мэндийн салбарынх нь бол их хүнлэг, ажил хайчий гэж энэ олон жил болоход явдаг. Илүү л одоо та харин итгэл үзүүлж цаагаараа цалингаа нэмээрээ бид харин хичээж ажиллана л гэдэг юм байр суурьтай шүү дээ. Тийм учраас бол одоо бүгдийг илэрхийлээд ажил хайна гэж орилох нь өөрөө хэр бодиттой юм бэ? Их хурлын гишүүдээс эрүүл мэндийн яам засгийн газраас цалин нэмэхгүй гэж дуурч байгаа би нэгч сайд нэгч гишүүдэд таарахгүй. Бүгдээр нэмчих юмсан гэж. Тийм учраас нэмэгдэнэ. Тэгтээ бас одоо бид боломжоор нэмнэ.
Одоо төрөлдөж байгаа учраас одоо ажил хаялтад за одоо шилжнэ гэдгээл илэрхийлээд Ер нь гэхдээ сүүлийн үед бол ингэсэн шүү дээ. 22 онд бид жишээлбэл одоо анхан шатны тусламж үйлчилгээг 2 дахин нэмсэн шүү дээ. 2 дахин тийм ээ. За мөн одоо энэ орон нутгийн нэмэгдэлгээд одоо аймаг сумдуудад ажиллаж байгаа эмнэлгийн ажилчдыг одоо илүү одоо төвлөрөл сааруулах гэдэг утгаараа аймагт ажил бол 20%, орон нутагт ажил бол 40% болоо нэмэгдсэн байгаа шүү дээ. Нэмсэн байгаа. За ер нь бол бүх Монгол улс даяараа аваад үзэх юм бол бид ч бас ахмад наснуудынхаа бас тэтгэвэр нэмээр байна тийм ээ. Тэрнтэй холбоотой зүгээр 6% нэмнэ гэж яснаа болоод одоо 8% болчлоо. Инфляцтайгаа уялдуулаад боловсролын салбарынх нь бас цалингаа нэмүүлье гэж байна тийм. Дээрээс нь төрийн албан хаагч нар за тэгээд одоо бүхэл салбарынх нь нэмээсэй гэж үсэж байгаа. Бүгдээрээ л одоо инфляцтай холбоотой энэ эдийн засаг муу байна. Тэгэхээр би бол одоо ерөнхий сайд хэлж байгаа үгийг бол давтаж хэлье гэж бодож байна. Ер нь бид одоо энэ хулгай эдгүү эдийн засагтай болчих. Монгол улс даяараа шудраг олсон орлого нь жинхэнэ ард түмний өмч байлгая л. Нүүрсээр одоо хичнээн хэдэн 80 төгрөгийн асуудал яригдчих. Энэ бүхэн байх юм бол ер нь цалин хөлс нэмэхэд бол тийм хэцүү зүйл байхгүй шүү дээ. Тийм учраас бидний эхний том тэмцэл бол шудраг эсрэг тогтооно. Орлоготой болно. Орлоготой болчиход энийг ард түмэндээ өгнө. Таны хувьд үйлдвэрчний хэвлэлийн төлөөлөлтөд ер нь уулзсан байгаа юу? 3 удаа уулзсан. Би энэ талбай дээр гарч 3 удаа уулзсан. Тийм. Сайтай эмчнэр хэрвээ улс орон дээр ажил хайчуулсан одоо би дөнгөж сая